Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол чихвчээзөө. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. Найз. Долдугаар хэсэг. Нүдий нээлээ. Цонхоор гэгээ тусаж байх бөгөөд хэн нэгэн хүн өөрийг нь араас нь тэврэн бөөг саруул олж мэдэв. Тэрээр оглохын цочж эргэн харвал ээж нь нам тайван унтаж байна. Удалгүй өрөөний хаалга хагас нэгдэж ааванд цохов. Тэгснэн саруулыг хараад "Өө миний охин сэрчгээ юу? Сайхан амарсан уу?" хэмээн асуулаа. Үүнтэн зэрэгцээд ээж нь ч нүдээ нэн сэрж тэгмэгцэн саруулын тухайг үнэрлэн инээв хэллээ. Галтгоонд цай тэврэх шиг болоход аав нь гүйж одов. Саруул бүр бодилж гүйцэв. Болоод өнгөрсөн зүйл бодиттой байсан эсхийг гайхан эргэцүүлж олон асуултын тэмдгийн дунд гайх шам барна. Тэгээд ээжээсээ "Та хэзээ орондоо ороод ирэв?" хэмээн асуулаа. Ээж нь аавтай хамт бүр шөнө болтол зурагт үзээ. Тэгээд ундах гээд өрөөнд ороод иртэл миний охин ээжийнхээ хүнжилт унтж явахаар нь баярлаад л охиноо тэврээд нам сайхан унтлаа штэ. Саруул ямар нэгэн хариу үг хэлэлгүй орноос өндөөлөө. Үүнтэй зэрэгцээд өрөөний хаалга сэвхийдэл дэлгэгдэж царан дээр шинэхэн чансан кофе, зайдас, шарсан талах, жимс зэргийг бэлдэж барьсан аав нь "Өглөөний цай бэлэн боллоо хатагтаа нар минь" гэсээр өрөөнд орж ирэв. "Би ч энэ дэлхийн хамгийн азтай эхнэр шүү" гэсээр ээж нь орноосоо өндөөлөө. Урд шөнийн болсон явдал олон өдрийн өмнө хар дарсан зүүч шиг тэртээ хол санагдана. Гэхдээ л мэдэхгүй. Хэдий ингэж санагдаж байвч сэтгэл нь хараахан бүрэн тайвширчгаж чадахгүй хөмсгөн зангидан санаа алдав. "Миний охин зүгээр үү? Сайхан амарч чадав?" хэмээн ээж нь асуув. Саруул өөрийнх нь дотор богшсаар буй барин тавин мэдрэмжийн оновчтой үгээр тайлбарлаж чадахгүй төгдчин байснаа "Би зүгээрээ" хэмээн дуу муутайхан хариуллаа. Тэгээд хэдий ээж шигэн өөдрөг байж чадаагүй ч гэлэн ямартай ч аавынхан бэлдэж зэгсэн өглөөний цайг уулаа. Энэ өдөр тэд дахиад л гадуур зугаалцгаав. Аав ээж нь охиныхон дуртай гих бүхэл зүйлсийг авч өгөхийг хүсвч Саруул тэр бүгдээс аль болох ээлдгээр татгалзсан. Аав ээж нь өөрийг нь хулангийн үхлээс болоод цочролд орчихсон гэж бодоод байгааг Саруул гадарлаж байв. Тэгээд л өөрт нь хэдих санаа тавиад байх шиг. Саруул тэдний энэ үйлдэлээс нэг их цэрвэж зугтаад байхыг бодсонгүй. Зүгээр л болж өнгөрсөн зүйлсийг яаж эвтэйхэн мартах вэ хэмээн өөрөөс нь сэм асууж цаг нь өгцөөж яваа. Тэд гадуур зугаалсаар оройн 20 цагийн үед гэртэн ирцгээлээ. Энэ шүн Саруул шууд л эхнээсээ л ээжийнхэн өвөр дундахыг хүссэн ч аав ээж нь өөр бодолтой байгааг тэрээр анзаарчээ. Ойрд хоёр биенээсээ хол байсан нэг гэрийн эрэм хоёр юу хүсэж байгааг ойлгохтойгон болсон Саруул тэдний хүслийг хүндэтгэхийг чухалчиллаа. Саруул хүнжилтүн тайван сайхан унтана. Өрөөнийх нь хаалга чимээгүйхэн нээгдэж хэн нэгэн орж ирэх шиг. Орж ирсэн тэр хэн нэгэн орных нь өмнө өвдөглөн суугаад өөрийг нь амьсгаа даран ажиглан байна. Саруул хэдий энэ байдлыг мэдрвч нүдээ нээгээд сэрчгэж хараахан чадсангүй. Би махбод нь бүх гэгчийн нойронд дарагдан унтавч оюун ухааных нь нэг суваг сэрүүн байж өөрийнхөө биеийг тойрон эргэлдэж буйтай. Гэвч тэглээгээд өөрийг нь сэрэх хүч дутна. Эсвэл энэ бүхэн зүгээр л нэг зүүд ч юм уу бүү мэд.
Орныхон өмнө өвдөглөн суух тэрхэн нэгэн үсийг нь илгэхэд Саруул түүнийг аавыган болохыг сая танив. Аав нь өөрт нь санаа тавьж шөнө хүртэл унтаж чадахгүй өрөөгөөр нэргэж тойрч буй бололтой. Гэтэл үсийг нь элдэн байсан аав нь гинтхэн хөдөлж чадахгүй болоод гацчихсан тэр. Түүний ард нэгэн өндөр охин гарч ирээд хоолооноос нь тас зурчгаж. Аав нь эсэргүүцэн тэлчилж юу болоод байгааг нь төдийлөн сайн ойлгохгүй зууралдсан байснаа эцдийн сая нэг ховхорч аваад Саруулын өрөөнөөс хумгүй гараад явчихав. Өндөр охин ч бас түүний араас элдэн одлоо. Саруулыг өглөө сэрэхэд аав нь хэдийн явчихсан байлаа. Ээж нь галын өрөөндөө ганцаараа суух бөгөөд нүд нь нэг л гүнхтэй. Ширээний тавцан дээр ховонцор савтаа тайвшруулах юм харагдана. Ээж нь хэдэн жилийн өмнө нойргоодчихсан байхдаа энэ эмийг хэргэлдэг байсан. Чухам энэ эмийг л ууж байж нойр нь хүрдэг хэцүүхэн цаг мөчийг туулсансан. Маш хүчтэй нөлөөтэй эмчнэр өвчнүүдтэй аль болох бижиж өгөхгүй хичээдэг олдоц муутай ховор эм гэдгийг нь Саруул мэднэ. Хуусан хүнтэй бараг л хар тамхи шиг үйлчилдэг их энэ эмийг ээж нь дахин хэрэглэж байна гэдэг байдал нэлээд ноцтой шинжэндэн орсон гэсэн үг. Саруул дүнсэж барайсан төрхтөө ээж рүүгэн болгоомжтой нүдээр ширтэн байснаа сайхан амарсан уу ээжээ? Та зүгээр үү? Хэмээн нам дуугаараа суулаа. Миний охин сэрчгээ юу? Ээж нь зүгээрээ. Ингэхэд аав яасан эрт явчихав? Харин тийм ээ. Үүр цүр ирэл явчихлаа. Дахиад л дуудагдаад явчихсан. Хэдэн өдөр ирэхгүйгээд зурвас үлдээсэн байна. Ямар өөдгүй юм бэ? Ийм хурдан буцаад явчих байгаа юм уу? Харин тийм ээ. Гэхдээ яа гэх хөвтэй охин минь. Эцсийн эцэд аав нь чи бид хоёрын төлөө л ажиллаж байгаа юм хойно. Ээж нь Саруулыг тайвшруулан ийн хэлэгч. Үнэндээ бол өөрөө охиноос нь ч дутхгүй ихээр урам нь хугарсан харагдана. Ээж нь сууж байсан сандал дээрээс нь санаа алдан өндийж гадуур хувцсан авахаар өлгөрлөгөн алхаж байснаа гинтгэн нэгийг санаа бололтой зог тусаад охин рууган эргэв. Тэгээд дугтунд хийж бэлдсэн мөнгө гаргаж ирээд Саруулд өгөв. Маа миний охин, энэ мөнгийг хулангийн аав ээж таваач өгөөрэй. Яах юм бэ? Юу яах юм бэ гэж буйны мөнгө байхгүй юу? Ингэдэг ёстой юм. Нас барсан найзтай хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гээд л ойлгочих. Найзынхаа хойдын буйны ажил зориулж байгаамаа гэд хэлвэл хулангийнх нь аав ээж баярлна. За ойлголоо ээж. Ээж нь өнөөдөр ёстой эрт ирнэ. Дарагтайгаа уулзаад хэдэн өдрийн чөлөө авъя гэж бодож байна. Охиныхоо сэтгэл санааг тавгүй байхад аль болох гэртээ баймаар байна. Ядч байхад аавынх нь ажил их байгаа юм өдрүүдэд ээж нь охинтойгоо аль болох олон цаг хамт авах хэрэгтэй. Баярлалаа ээж. Та энэ дэлхийн хамгийн сайн ээж. Миний охин энэ дэлхийн хамгийн сайн охин. За, баяртай миний охин. Өнөөдөр сургууль дээр өөдрөг байгаарай. Хичээлээ тарчхад талигаач найзандаа очиж наад буйны мөнгө өгчөхөд хүрээд ирээрэй. Орой уулзъя. За, баяртай ээж. Саруул ээжигийн гарсны дараа ширээний тавцан дээр үлдсэн мөнөөх хуванцар цагаан савтай нойрны эмийг очиж авлаа. Ажгүй ээж нь энийг нь цөнхөлж гаралгүй үлдээж эхлэв. Энийг эргэлсэн үед бол согт хүн шиг л дэн думд болжчихдгийг нь эргэн сансан Саруул ээжтэн үүнийг уулгахыг хүссэнгүй. Тэгээд ядчил нүднээс нь хол байлгахаар шийдэн өрөөрүүгэн авч орлоо. Тэгээд ханын шүүгээг нээгээд доторх тавирынхан цаад мухарлуу чихэж орхив. Зүйтэй энэ юм эндээ ингээд үрд мартагдвал таарна. Хэмээн өөрөө өөртөө шивнэн хэллээ. Саруул орон дээр нь суугаад сургуулийнхаа дөрөмт хувцсыг зэхэн санаа алдана. Аавыгаа өөрт нь баяр тайж гэж хэллгүй явчихсанд нь жаахан гомдоно. Аав нь ингээд л үгсэггүй явчихсан гэхээр нэг л итгэмгүй. Саруул ийн бодлого хийлэн сууж байснаа орных нь өмнө нэг нь товч унсан байхыг хараад тонгож авлаа.
аавынх нь цамцны товч. Сар бол гинтхэн урд шөнийн явдлыг эргэн саналаа. Зөөд ч юм уу, эсвэл бодит явдалч байсан юм уу бүү мэд. Ямар тач тэгэхэд яг энд орных нь өмнө аав нь тэр өндөр охинтой ноцолдоод байсан. Сарвал голоор нь хүүд өргөхийг мэдэрлээ. Тэгээд Хэрвээ та энэ хүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.